Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр бүгдээрээ гарын доорх материал ашиглан агаарын бөмбөлөг буюу шар мөн гурил ашиглан гарын жижигхэн булчинг маш сайн хөгжүүлдэг энэ тоглоом хийцгээе. За энэ тоглоомыг хийхэд бидэнд мөн юулүр хэрэгтэй, мөн халбаг, харандаа хэрэгтэй байх нэ. За эдгээр зүйлийг бэлдээд бид маань амттай бүгдээрээ тоглоом хийж эхэлцгээе. За агаарын бөмбөлгийн дотроо гурилаа хийн. Гурилаа хийхин тулд амсрыг нь том болгож гурилаа хийхэд тэргүй болгох үүднээс бүгдээрээ юулүрээ агаарын бөмбөлгөндөө хийчихнэ. За ингэж бод гурилаа хийвэл бид нэр маш хялбархан байх болно. Бүгдээрээ гурилаа хийх. Яндаа хүүхдүүд та нар янз янзын юм барьмаар санагдаад, бацалмаар санагдаад, найж ажмалтаад, тэгмээр санагдаад гар нь бүр энэ тентгийн юмыг барьж бацалмаар санагдаад байдаг шүү дээ. Тэгвэл тийм үедээ бас тоглож болох. Мөн энэ хийсэн тоглоом бөмбөлгөөрөө тоглож байснаар бидэд яах вэ гэхээр бидний гарын жижиг булчин хөгжөөд хичээлд ороод хичээлээ хийхдээ сургуульд ороод маш их зүйлийг бичдэг болно шүү дээ. Тэгэхэд гар маань ядрахгүй, цоцохгүй, мөн дээрэс нь маш гоё цэвэр юм бай бичдэг болоход их ач тустай ийм тоглоом байгаа шүү. Тэгэхээр энийг бүгдээрээ аав ээжтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа хийгээд туршаад үзээрэй. За гурилаа ингэж хийн. Гурил маань өшөөд сайн энэ нөгөө юуныхаа юулөрнийхээ амсраар орохгүй байгаа учраас дээгүүр нь энэ балын харандаагаараа хатгаж өгж гурилаа доош нь ингэж оруулж байгаа юм шүү хүүхдүүдээ. За шар бөмбөлгөн дотор нь агаарын бөмбөлөг дотор маань ингээ гурил маань орцсон байна. Өшөө сайн ингэж хийгээд өгж болно. Энэс илүү ингээд бөмбөлгөн дотроо гурилаа хийчлээ. За ингээд доош нь дараад амсраас нь доош нь ингэж дарж агаад юугийн хийг нь гаргана шүү бүгдээрээ. Энэ бөмбөлгөн дотор маань хий байхсгүй, агаар байхсгүй гэсэн үг. Тийм учраас ингээд доош нь дараад амсыг нь суулж чөлөөтэй байлгаж агаад ингээд доош нь дарангууд дотор байгаа агаар нь гарчихна. Гарангууд нь чимхээд ингээд зүрийг нь чимхээд. За одоо энийгээ сайн агарыг нь гаргаж агаад амсрын зангидчихнаа бүгдээрээ. Зангидхад бол та нар чадна. Хэрвээ чадахгүй байх юм бол аав ээжээрээ ах эгчээрээ туслуулаарай. За ингээд зангидчихлаа бэлэн боллоо. За энэ бүрээ бөмбөлөг маань дотроо гурилтай байгаа. За энаараа ингээд дураараа базалж барьж ингэж тоглож болох нэ. За ингээд бидний хийсэн бөмбөлгөн тоглоом маань бэлэн боллоо. За үнийгээ та бүхэн минь хүүхдүүд минь зургтаа үзээд, бүдэлтэйгээ үзээд байж тахтаа ч юм уу өөр эсвэл янз бүрийн зүйл хийж байхдаа чөлөөт цагаараа энийгээ гоё гартаа атгах, барих, базлах гэх мэтэр эсвэл ингээрээ ямар нэгэн зүйлийг дүрслэх гэдэг юм уу те. Тэгж тоглоом гарынхаа жижиг булчинг хөгжүүлэх, мөн атгалтыг маш сайн сайжруулах зэргээр энэ тасгалыг энэ тоглоомоор дамжуулан өөртөө хийж байгаарай. Ингээд энэ тоглоомдоо бүгдээрээ ямар нэр өгвөл зүгээр юм шиг санагдаж байна. Та нар өөрсдөө бодоод бас нэр өгөөрэй. Миний зүгээс, багшийн зүгээс бол энийг би дуулууртай бөмбөлөг гэж нэрлэвэл зүгээр юм шиг санагдлаа. Ингээд багшийн хийсэн 3 дуулууртай бөмбөлөг бэлэн боллоо. Та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.